1% олох нь процентын бүх төрлийн бодлогыг бодох ерөнхий арга болох нь. За 1% гэдэг бол бүхлийн 100-ны 1. Энэ утгаар бүхлийг үржих нь 100-ны 1 юм. Өөрөөр хэлбэл бүхэл гэдэг бол 100%. Энэ утгаагаа агуулгаар нь 1% олох нь процентын бүх төрлийн бодлогыг бодох ерөнхий арга болдог юм аа. Жишээлбэл бодлого 1-ийн 1-ээр бид хэсгээр бүхлийг олох нэгэн бодлогыг авч үзье. Жишээ нь 24 нь 8% нь байдаг тэр тоо бол 1% нь маань эхэлж олъё. 1% гэдэг бол 24 8% нь 24 байна гэдэг бол 1% нь 3 байна гэсэн үг. Бүхэл 100% учраас 1% үржих нь 100, өөрөөр хэлбэл 3 үржих нь 100. Юу 300 авахна. За хоёрдугаар төрлийн бодлого бол бүхэл хэсгээр нь хувийг олох бодлого байдаг. Үүний нэгэн жишээг авч үзье. 20 хүүхэдтэй ангийн 7 хүүхэд нь эрэгтэй бол эрэгтэй хүүхэд ангийн хэдэн хувийг эзлэх вэ гэж. За мөн бүхлийн 1% олъё. Бүхэл бол энэ утгаараа 20 хүүхэд байгаа. Түүний 100-ны 20 буюу түүний 100-ны 1 нь бол 5-ны 1 байгаа. 5-ны 1 хэдэн удаа бол 7 олох вэ гэсэн утгатай. Тэгээ 5-ны 1-ийг бид 35 удаа авахд 7 болох учраас 1-ийг үржих нь 35 тэнцүү 7. Өөрөөр хэлбэл 7 бол 35% тэнцэх юм байна. За 3 дахь төрлийн бодлогыг бид олонтоо боддог. Бүхлийн тодорхой хувьд оногдох хэсгийг олох бодлого байдаг. Үүний нэгэн жишээг доор авч үзье. 200 хуудастай номны 20% уншив хэдэн хуудасыг уншсан бэ гэж. Тэгээ дахиад 1% олъё. 1% бол яг хөө нийт хуудас маань номны хуудас маань 200. Тэгэхээр 100-ны 200 буюу 1% бол 2 байна. Тэгэхээр 20% гэдэг бол 20-ыг үржих нь 1%. Тэгээ 1% нь 2-тэй тэнцүү учраас яг хөө 40 хуудастай ном 40 хуудасыг уншсан байна гэсэн. Тэгэхээр бүхлийн процент хувийг олох энэ 3 төрлийн бодлогыг бодох үндсэн арга нь бол 1%-ийг тодорхойлох явдал юм. 1%, 1% нь хэдвэ гэдгийг бодсноор энэ бодлого үндсэндээ бүгд бодогддог юм аа.